За эхэлсэн үү. За өдрийн минь төргийн Улаанбаатарчуудаа. За өнөөдөр бид бүхэн орлогод нийцсэн орон сууц тэгээд Улаанбаатар хотод бид англиар бол ахуйр гэж нэрлэдэг. Азийн хөгжлийн банк, ногоон хөгжлийн сангаас одоо санхүүжилттэй, холбог санхүүжилттэй ийм төсөл бол хэрэгжээд бол 3 дахь жилдээ амжилттай явж байгаа. Баян ошуу шар дэд төвүүдийг түшгэлээд хийж байгаа. Эхний ээлжинд бол 1-р бүртгэн дээр бол 800 айлын орон сууц баригдахаас баян ошууны одоо 110 айл нь улсын комисс ажилтсан. Борлуулах тогтоол түрээслийн бол сая өчигдөр нийслэлийн эвдийн төлөөлөгчтэй хуулиар бол амжилттай бас тогтоолын төсөл бол НОСК руу шилжүүлсэн байж байгаа. За 2-дугаар байршил болох шар адны хэсэг дээр бас эхний 110 айлд энэ 12 сард ашиглалтанд орох гээд ингээд ажлын явц гүйцэтгэж байгаа. Манай төслийн координатор манай хишиг тогтох дээр өнөөдөр талбай дээр ирээ тийм. За энэ Баянзүрх дүүргийн цайз захлуу явдаг энэ хэсэг дээр одоо цайзын гудамж гэж ярьдаг нэгдүгээр. Тэгээд энэ 19 дэх хороо байгаа. Энэ дээр ямар асуудал үүсээд байна вөхөр эндээс нь харуулчих. Энэ дээр ямар асуудал үүсээд байна вөхөр энэ орлогод нийцсэн орон сууцын төсөл рүү ийшээ ингээд 4 игнэ зам явах байна. Ингээд энэ гудмаар 2 игнэ. Энэ хашааны энүүгээр ингээд дахиад 2 игнэ. Тэгээ энэ ч одоо энэ хурд группийн хамааралтай компани гэдэг ингээд сая би бас өдөртгүүтаа нь ярьлаа. Өгье гэж. Өгье гэж. Эндээс 2-ыг авна гэж ярьсан. Эндээс 2 игнэ, энэ ч 2 игнэ. Ингээд 4 игнэ газар ингээд чөлөөлөөд 4 игнэтэй зам хажуугаараа явган замтай. Явган замтай, дугуун замтай ингээд 4 игнэ манай газрын албаныхаа наашаа. За зам дээр авч байгаа чинь ингээд ийшээ орохоор байгаа шүү дээ, тийм. 4 игнэ зам ишгээ захиралцсан. Тэгээд явган зам, дугуун замтай ингээд хойш явахаар байж байгаа. За та нэг юу гэж яаж байгаа? Хэдэн айл яаж таарад байгааг манай газрын албан өөрийгөө танилцуулж байгаа нэг ярьч. Нийслэлийн газар зохион байгуулалт. Наа юу зураг харуулж байгаа дуушаа. Тус авт замын нөлөөлөлд 6 иргэний өмчийн газар, нэг аж ахуйн нэгжийн газар нөлөөлөлтүүд байна. За ингээд бид нар газар дээр нь иргэн аж ахуйн нэгжүүдтэй нөх болгоорын үнийн дүн зөвшөлдсөх үнэлгээний хэмжилтийг бол ингээд хийцэн байж байгаа. Одоо иргэдтэй зөвшөлдсөх гэрээг баталгаажуулах ажил үргэлжлээд хийгдэж байна. Хийгдэж байна тий. За энэ юм байгаа. Одоо шавч яг энүүгээр ингээ хойшоо энэ цайз руу явдаг энэ хойчийн нэг 2 игнэ нарийнх нь одоо зам 1 игнэд нас машин ингээд тавиад байна. Эндээс ингээ хойшоо төслийн талбай руу ийшээ 500 м газар шийцгээд. Тэгээ энэ чинь ингээ 4 игнэ 2 тэгээ хойч талаар явган зам дугуун замтай ингээ байхаар байгаа. За хэдүүлээ явгангаа ирчээ. Тэгээд ийшээ ингээ газар дээр эхлээд ийм асуудал үүсэж байна. За энэ компанид бол сая ярьлаа. Хариуцж байгаа нь бол өөрөө тохирё гэж байна. Нэгтгэл ирээд өөрөө. Энэ хойтлын нэг хэдэн метр квадраттай болоо. Энэ яг газрын нөлөө барилгалуу нь бол орохгүй тийм 680 м квадрат газар нөлөөлөгдсөн байж. Ааха. За иргэний газрыг бол яг хуу замын тараас хэсэгчлэн өртсөн ч гэсэн бид нар бол нөгөө бүтэн үнэлгээ хийж авахгүй бол хоёр орондоо жижигхэн газартаа бас үлдчих гээд байгаа иргэд маань. Ааха. Тэгэхээр ер нь бүгдийг нь одоо бүтэн чөлөөлөд л явна. Хоёул энэ байгууллагынхаа авчаад ийшээ нэг хойш хэдэн айл байгаа те? 6 айл байгаа. 6 айл байгаа те. 6 айлууд нь одоо эхнээсээ эднэр юм байна те. Тий, яг энэ цэнхэр хашаанаас залгаад явж. Энэ айлууд. За энэ айлууд бол ийшээ ингээд бүтэн чөлөөлөхгүй бол энэ хэсгийг удамж бол ингээд өргөн байж байгаа. Одоо эндээс эхлээд энэ айл ингээд авцсан байгаа гэсэн. Тий, нарийсаад юм. Энэ айл ингээд энэ хэсэг бол нарийссан. Тэгэхээр энэ чинь ингээд 4 игнэ зам, явган зам, дугуун замтай гээд ингээд явхаар энэ айл ингээд 8 айлыг авахаар ер нь бол эхний байдлаар үнэлгээ гараад айлууд манд тохирохгүй байгаад байгаа асуудлууд байгаа. Тэгээд газрын албатайгаа ярьж байгаа айлуудыг одоо хөндлөнгийн үнэлгээний одоо компаниудаар үнэлгээ хийгээ тэгээд тийшээ ингээд энэ 9А байгаа юм байна тий. 9А ингээд хэдэн айл байгаа тий? Нийт яг 6 айл байна. Тэгээд 6 айл байна. Тэгээд 7 тоот 8 дугаар 8 тоот 9А тоот 28 тоот 29 49 50 дугаар тоотууд гээд ингээд хойшоо энэ айлууд 6 айлууд нийт 2572 м квадрат талбайг ингээд чөлөөлөхөөр энэ үдийг ингээд чөлөөлөх юм байна. Энэ айлууд тэгээ айл хүрээ дуусч байгаа тий. 29 хамгийн сүүл 29 нэрсэн үү? Тэр айлууд тий. Энэ үедээ та хуулийн дагуу сонсох ажиллагаагаа хийсэн үү? Иргэдтэй бол сонсох ажиллагаагаа хийгээд замынхаа ажлын талаар танилцуулгуудыг хийгээд үнэлгээний тайлангууд бол эхний ээлжинд гарсан. Тэгээд бас
нөгөө үнэлгээний тайлан шинжилгээ дахиж үнэлүүлэх ажил бас байгаа. Аха. Одоо өвлийн үйлрэлт энэ юуныхан замын ажил нь ирэх жилийн 4 сард эхлэх үү? Замын ажил нь айлуудаа төлөвлөж юм бол одоо шууд эхлэх билүү. Төлөвлөлт нь болохоор энэ 2020 онд орсон. Тендерийн зардагдаад компани шалгарсан, компанитайгаа гэрээ хийчихэж байгаа. Аха. Яг энэ замаар годны энэ айлуудын төлөвлөлт тэр Аха. Өвлийн үйлрэлт одоо тэгээд яхах. Өвлийн үйлрэлт өвлийн үйлдэл болохоор одоо нэмэх 5 градус дээр болохоор асфальт тавьж болохоор авч болохыг. Одоо ч тэгээд өвөл очиж байгаа юм чинь 5 градус багсчаар хэцүү юм байна л та. Суур энэ жил энэ айлаар ингээд дуусч байгаа юм ба шүү дээ. Зүг. Энэ айлаар дуусч. Цайзын 2-ын ага удамж гээд энэ айл сүүлийнхээ айл нээж байгаа юм байна тий. Тэгээд Гистэй нэг контейнертай хана болок ашиг тайлж. За ингээд төслийн талбай руу орчиж байгаа юм байна шүү дээ. ингээд үргэлжлэж. За ийшээ ингээд харуулчих юм зөвчөө. Энэ орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн 2 дахь байршил буюу шараад дэд төв хэсэг байж байгаа тийм ээ шиг зэрэг. энэ дөрвөн болооны дотор 262 айл орлууд Аха. 2026 оноос шүү. Ингээд эхнээсээ бид хэдэн үеэс ажилласан. Аха. Компаниудын тусгай инженерүүдтэй бид нар болохоор одоо ингээд гадна хасаатаа авч байгаа. Одоо ингээд гадна хасаатаа авчихлаар өвөлдөө бол дулаанаа авчвал шууд одоо ингээд өвөлдөө дотор цэцэл нь явах боломжтой болоод тэгэх юм бол хавар хэд бол ерөөхдөө гадна төвчлөл рүү ороод энэ ерөөхдөө 3 дугаар сардаа гэхэд 1-р үлрэлтээ гэхэд бол Ашиглалтанд дуусчихлаа тий. Одоо 4-р үйлрэлт эхний ашиглалтанд орох айл хэсгүүд нэ. энэ хойд тав. Хойдолтой басуд нь харагдах уу. За энэ ерөнхий байршил нь хараад. Аха. За энэ төслийн танилцуул баг шүү тий шиг зэрэг. Цэцлийн тэнцэл байгаа юм. Аха. За энэ зөвхөн араас төрөө шараад идэх орон сууц. Тэгээ Азийн хөгжлийн банк ногоон хөгжлийн ногоон сан тийм ээ. Сангаас санхүүжилттэй. Нийт санхүүжилт төслийн дүн Нийт төслийн санхүүжилтийн дүн нь болохоор энийх чинь 200 за 800 төгрөг. За ийтлүүл ш. Хойтлын дуусах эхний 110 боловыг хараад. За 800 айлаа бол одоо эхлээд 25% нь бол нөлөөлж өртөгж байгаа иргэдэд борлуулах, түрээслэх, 75% нь бол түрээсээ дөмчлөх, 75% нь бол одоо борлуулах гэдэг. Тэгээ НОСК руу шилжүүлж байгаа. НОСК дээрээс бас иргэдтэй ипотекийн байдлаар, нэг өнгөлттэй байдлаар Монгол банкн дээр нийслэлийн зүгээс бонд осгож борлуулах юм төлөвөө ороод ажиллаж байгаа. Бас ер нь бол яг энэ дахин төлөвлөлтийн олон төслүүд бол аюу олон төрлийн ач холбогдолтой хамгийн гол нь газар чөлөөснөөр манай чөлөөлж байгаа иргэд маань бас тэр мөнгө орлогоороо буцаж байранд орох боломжтой болж байгаа. Дараа нь агаарын бохирдлыг бууруулж байгаа. Тэгээ юм гэр ороолын бүсэд одоо хүн тухтай амьдрах юм нөхцөлийг үүсгэж байгаа. За манай одоо энэ 12 дугаар сард ашиглалтанд орох эхний 110 айлын 2 болоогүй. 3 болоок юм байна тий. Ажил бод нэлээ сайн явцсан байгаа юм байна. Аха. Тэгэхээр 99% дисклээ буюу 90 од дуусчихсан. Дуусчаад байгаа юу? Одоо ямар ажил хийсэн шийдсээр гадна төвчтэй ажил үзсэн. 5 өдөр бол асфальтаа авчих гэж байгаа. Аха. Энэ ерөнхийдөө их хат хийсэн. Аха. Ингээд дундуур холбосон энэ коридорт үйлчлэгийн төвтэй юм байна тий. Үйлчлэгээ нөгөө сая өдөр дөрөвсөд хандсан. Аха. Энэ юм биш үү? Доогоор нөгөө геодезийн нөгөө ус зайлуулах Шугамын ажлууд гэдэг яг энэ доогоор. Тэгээд тийм ба. За одоо ингээд 12 сарда багтаад усын комисс ажиллуулад эхний 110 айлын орон сууцыг ингээд орлогод нийцсэн орон сууц, ногоон орон сууц, Азийн хөгжлийн банк, уур амьсгалын өөрчлөлтийн ногоон сан, болон арилжааны банкуд хувийн хвшилтэд хамтарч ингэж хийж байгаа юм. Төсөл байна. Энэ төсөл маань бас эхний ээлж нь ингээд амжилттай ашиглалтанд орно. За бусад блокууд нь энэ чинь өнгөрсөн жилийнхаа
9 жилийн 2026 оныхоо онд ашигласан. оныхоо одоо жилийн дараа гэсэн үг шүү дээ. Өдөөд ингээд ашигласан байгаад Ингээл дуусгаар. нэгдүгээр үлрэл, хоёрдугаар үлрэл гээд Тэгээ шараад дээр чинь нийт хэдэн айлын? шараад дээр болохоор нийт 382 байл. 382. Ингээд тэгээд юу лүгөө ороод баян шүтгээ нийлээд 800 айл тэгээд дуусгаар байж байгаа тийм ээ. Тий. Зүг. За. Юу яачих вэ? Ингээд дуусгач тэгвэл. Тий. За шишээ захирал өөр төслийн талаар юу яах юм уу? Товчхон одоо өөр төслийн хэмжээнд ямар ажил хийгдэж байна? Ямар онцлогтой байна энэ барилгууд? Бас барилгуудын өөр барилгуудыг бодвол онцлог давуу талууд юу? За энэ манай орлогод нийцсэн ногоон орон сууц маань болохоор бусад барилгуудыг бодвол эрчим хүчний хэрэглээ 20% хэмнэлцтэй, усны хэрэглээ 20% хэмнэлцтэй. Мөн ашиглаж байгаа материалын болохоор бас нөгөө Олон улсын ээлж сертификатын дагуу байгаль орчны ээлтэй материал. Усаа болохоор чинь хоёр усны системтэй шүү дээ тий. Саарл усаа доошоо ялгаж аваад байрныхан доор шүүгээд буцаад бочгийн руугаа болохоор саарл усаа игээд байгаа. Угаалтур юу гэдэг вэ? Бочгийн руугаа зөвхөн 0 руугаа өгж байгаа тий. Тэгэхээр усны хэмнэлтийг дээрээ нарны панелуудтай тэгээ нарны панелуудтай учраас эрчим хүчний бас юм хэмнэлттэй ийм төсөл байж байгаа. Тэгээ эрчим хүчээ хэмжиж байгаа. Гадна инженерийн дизайн, архитектур төлөвлөлт дээрээс нь энэ өнцгөрөө болохоор дулааныг бас хэмнэж байгаа. Тэгэхээр ингээд цахилгаан дулаан ус, бохор усны хэмнэлт бол ингээд доор аж 20% жирийн айлуудаас ийм хэмнэлттэй буюу ашиглалтын зардал бага гардаг гэсэн үг тийм. Тэрүүгээрээ ногоон гэдэг ангилт нэм багтаж байгаа юм төсөл явж байгаа. Удахгүй бас энэ шараад дэд төвд маань энэ төсөл маань үргэлжлээд бас цаашаа 2 дугаар бүрэлдэхүүн хэсэг бол 4200 айлыг чинь 2 дугаар хэсгээр шишээ захирал хийхээр байж байгаа тийм ээ. Тий 4200 айл маань болохоор биш харуулж байгаа даа шүү. За 4200 айл маань одоо энэ мань болохоор манай баригдаж байгаа энэ нөгөө манай замын зураглал байна л да. Гэхдээ энэ чинь болохоор одоо яг баригдаж байгаа энэ 3 блок маань баригдаад дууссан 110 айл маань энэ байна. За хоёулаа саяны ярих гэдэг замын асуудал юм шүү дээ. Энэ сая нөгөө компанитай нь ярьсан. Энд чинь байгаа 6 айлыг бол үнэлгээг нь яаж их бол ойлгочлоо. Ингээд чөлөөтэй явагдчихна. Хойшоо бол ингээд чөлөөтэй 3 айл энэ дараагийн 7 блок 6 блок юм байна те. Одоо 2026 онд нэн ээлжинд хөдлөөр бид нар энэ хэсэг ингээд чөлөөлөгдсөн байгаа. Энэ хэсгээр болохоор 4200 болохоор энэчнээ хитэн явах юм. Нэмээд ингээд 4200 болохоор ер нь ингээд юугаараа бүтэн чөлөөлт хийгдээд явах юм. Гэхдээ 2 дугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд минь болохоор нөгөө энэ 1 дугаар бүрэлдэхүүн хэсгийн барьсан барилгуудаа зарж борлуулад газрын сандаа төвлөрүүлээд тэр газрын сангаас энэ 2 дугаар бүрэлдэхүүн хэсгээр буюу газраа чөлөөлөд явна. Газраа чөлөөлсөн энэ хэсэг дээр болохоор арилжааны банк, хувийн хвшил манай нөгөө ногоон орон сууцны сан маань орж ирээд хийгдэх анхны талбар маань эмчээ төлөвлөж байгаа. 2026 оноос гадар дээрээ гэсэн шүү дээ. Айгу олон санал өгсөн гэдсэн. Одоо энэ бас нэг юм билээ. Жамсраа. За жамсраа ишээ захирал тэгээд газар дээр танаа санал юу вэ? Одоо төсөл чинь талбай. Энэ дээр ирчихэж байгаа юм. Ингэж яваад энэ ажгаар яваад ичээ те. Энд яаж байгаа. Хойш нөгөө энэ талбайгаа чөлөөлөе гэж байгаа юм. Тий, одоо бол яг энэ ногоонд энэ талбайгаа чөлөөлөе. Одоо бол чөлөөлөгдсөн хэсэг нь бас энэ хэсэг нь байгаа. Тэгээ дахиад энэ хэсгийг чөлөөлөе гэдэг. Тэгээ Гэт энэ хэсэг маань ямар онцлогтой вэ гэхлээр төр хувийн хвшлийн түншлэлээр хийгдэж байгаагаар онцлогтой. Анхны удаа банк 30% гаргана, хөгжүүлэгч компани буюу барилгын компани бас 30% гаргана. Ногоон орон сууцны сангаасаа болохоор бас 30% гаргаад ерөөдөө яг энэ хэсгүүдээр барилга барьж. За энэ хэсгийг бол 2 дугаар үйлчлэнд бол чөлөөлөх юм байна. Энэ урдлын энэ 3 дээр ямар ач холбогдол байгаа. Энэ бол яг сайн ингэ замаа хоёлаа ингэ чөлөөлж штэ. Замаа чөлөөлж. Энэ хоёрыг болохоор газраад бас өсөлт өгсөн гэдэг чөлөөлөгээд. Ерөөдөө бол манайхаас бол ингэ төлөвлөлт нь бол ингэ бүтнээрээ хийгдсэн байгаа. Тэгээд жишг болгоод бүрэлдэхүүнийг гэдэг маань гол нь жишг болгоод тэгэхээр ногоон орон сууцаа бид нар төслийн хооронд бариад үзүүлчихье. Тэгээд ийшээгээ яг 2 дугаар бүрэлдэхүүн хэсгийн өрөөнд болохоор хувийн хвшилтэйгээ хамтраад энэ хэсгийг газраа чөлөөлөөд бас яг хувийн хвшлүүдээрээ өөрсдөр нь бас 30% санхүүжилтийг гаргаад банкнаас 30% санхүүжилтийг гаргаад тэгээд түрүүний нөгөө бүрэлдэхүүн хэсэг буюу хоёр дахь хэсэг буюу ногоон орон сууцны сантайгаа бас сангаас 30% гаргаад санхүүжилтийг гаргаад ингээд явах юм. Ерөнхийдөө бол төр дандаа 100% дагаад байхгүй гэсэн. Төр хувийн хвшлэл банктай хамтраад хувийн хвшлэлтэй хамтраад ингээд явхад бол илүү хурдтайгаар илүү олон айлын орон сууц буюу нийтдээ манай төсөл маань энэ шар хад баян шүү нийлээд 5000 айлын орон сууц барихын зорилготой юм төсөл. За ингээд дуусчих чи дээ тийм үү?